Өнөөдөр би та бүхэндээ нэгэн гайхалтай номны тухай ярьж хөр бэлтгэлээ. Тэгээ энд болохоор хамгийн гол нь манай эмэгтэйчүүд бүсгүүчүүдэд маань хэрэгтэй гол бас зөвлөгөөнүүд байгаа. Тийм учраас та нар маань энэхүү ярих байгаа номыг маань өмнө нь уншиж үзсэн бол сэтгэлээ бас бичээрэй. Уншиж үзээгүй байгаа хүмүүстэй хандаж энэхүү бас зөвлөгөөгөө та нартай хүргье. За, бүгд л ямар нэгэн сайн охиныг таньдаг тийм үү? Тэр бол баг танихгүй шахам залуу. За, залууч иш зүгээр хүмүүст те хариу нэхэлгүйгээр бүхнээ зориулж түүгээрээ өөртөө итгэлгүй байдлаа нөхөхийг хичээдэг нэгэн. Тэр бол хит их хичээл зүтгэл гаргаж яг тийм хариуг эргүүлж нөгөө хүнээсээ авна гэж сохроор итгэж өөрийгөө шавхдаг бүсгүй. Тэгээд ямар ч хамаагүй үнээр харилцаагаа тогтоож үлдэх гэж залуугаа сэтгэл хангалуун байлгах гэж хүссэн бүхнийг нь гүйцэлдүүлдэг. Танил санагдаж байна уу? Учир нь бид бүгдээрээ энэ замаар өмнө нь ямар нэгэн байдлаар алхчихсан байдаг шүү дээ. За, эрчүүдийг араасаа үхэн хатан гүйлгдэг бүсгүүчүүд ихэвчлэн тийм ч онцгой төрсөн нэгэн байдаггүй. Тэд зүгээр л эр хүн өөрсдийнх нь амьдралд чухал байр суурь эзэлдэг гэдгийг нууж чаддгаараа бусад эмэгтэйгээс ялгардаг. За, дөнгөж танилцсангуудаа түүнд эр хүнд өөрийнх нь төлөө юу ч хийхэд бэлэн гэдгийг харуулвал яах вэ? Тэр чамайг яахаас ч буцахгүй юм байна гэж бодно. Тэгээд өөрийнх нь төлөө юу хийхэд бэлэн байгааг чинь харахыг хүснэ. Энэ бол хүний байгалаас заяасан чанар. Түүнд толгоогоо мэдүүлэх тусам тэр чамаас илүү их шаардуулна. Яг л батарейг шалгаж байгаа юм шиг. Чи хэр удаан тэсвэ? Чамаас хэр их цэнэг гаргуул хэмээн чиний төвчээрийн хязгаарыг чинь шалганаа л гэсэн үг. Муу эмэгтэй маш сайн ойлгодог эдгээр зүйлийг сайн охид бас ч гэсэн мэдчих авах хэрэгтэй. Эр хүний сэтгэл хангалуун байлгах гэж хит их хичээвээс харин ч өөрөөсөө түлхэж харилцаагаа цэглэхэд хүргэдэг юм шүү. За, өөрсдөд нь хитрхи таалагдах гэж хичээдэг бүсгүүчүүдийг эрчүүд ихэнхдээ нэг их сонирхоод байдаггүй. Маш ухаалаг, боловсралтай, хідэн ч боловсролын зэрэгтэй, улс төрийн үзэл бодол, санхүүгийн зах зээл зэрэг маш их мэдлэгтэй бүсгүүчүүд үн ханшийн талаар ч юм уу эрчүүдийг гайхшуулж өөртөө татна гэж боддог. Одоо ингэж яриагаараа гэвч сонирхол татна гэдэг нь ямар нэгэн зүйлийн талаар нухацтай яриа өрнүүлж чадж байгаа эсгээс ердөөсөө хамаардаггүй. За, тэгвэл сайн эмэгтэй үргэлж залуугийнхаа хүслээр байснараа алдсан байдаг. Надад тоглож авах сонирхол алгаа гэж тэр хэлнэ. Үүгээрээ тэр залуугаа алдахаас ямар их айж байгааг харуулдаг. Тун удалгүй залуун түүнийг 100% өөрийн болгосон гэдгээ мэдрэх болно. Яг л энэ үед ихэнх бүсгүй тэр надад хангалттай цаг гаргахгүй байна. Тэр урдынх шигээ тийм ч романтик байха болсон гэх мэтээр үйлж эхэлсэн байдаг. Та нар танил сонсохдохгүй байна гэж юу? За, муу эмэгтэй эр хүнд маш бага цаг зарцуулдаг. Тэр залуудаа хаяа цаг гаргана. Харин бусад үед бол үгүй. Гэтэ тэр маш ээлдэг. Хамгийн гол нь ээлдэг байх хэрэгтэй шүү бүсгүүчүүд. Тийм болохоор залууга хизээ өөртөө уулзах боломжтойг харгалзаж үзэж болзоогоо тохируулдаг. Хоорондоо майч хийн гэсэн үг шүү дээ. Үр дүн нь юу вэ гэхээр хинж энэ харилцаанд давмгаалахгүй. Бүсгүй өөрийнх нь болоогүй хэрээр эрэгтэй хүний сонирхол түүнд татагдж байдаг. Түүнтэй цагийг хэрхэн өнгөрөөж байгаа нь маш чухал. За, сайн охин нэг залуутай танилцаал 7 хоногийн дотор одоо хоног өнгөрөхөд буудан дээрээ уйдаад сууж идэг. Гэтэл энэ хооронд залуун дуртай зүйлээ хийж лээд хөл бөмбөгийн тэмцээний үзэн загасчлан тэгэл эсвэл машина засж ийн гитараа ингээд дарж ийн ч юм уу дуугаа дуулж ингээд маш завгүй тухайн эрэгтэй маань явж л байдаг. Харин нөгөө бүсгүй маань буудан дээр шигдээл за яагаад надад хариу ирэхгүй юм ч юм уу бүсгүй болохоор аз жаргалгүй л байдаг. Гэхдээ тэрийгэ хэлэхгүй. Зөвхөн тэр залуутай хамт байхын тулд өөрт нь таалагдахгүй юм гарсан ч сайн эмэгтэй инээмсэглээд л сууж идэг. Тэрийгэ нууж ийна гэсэн үг байхгүй юу? Харин муу эмэгтэй үүнээс тис ондоо. Өөрт нь таалагдахгүй бол тэр тухай үгээр хэлээ зогсохгүй үйлдэлээрээ харуулдаг. Энэ тийм ч муу зүйл биш юм. За, үүний ачаар залуу нь түүнийг өөрийнхөөрөө байлгаж чадахгүй болохоо ойлгодог. Гэхдээ болгоомжтой бас байх хэрэгтэй. Эр хүний сонирхлыг татна гэдэг нь хурц ширүүн үгээр түүн рүү дайрч загна гэсэн үг огтхонч биш юм шүү бүсгүүчүүд минь. Чиний үйлдэл болоод түүнд хэр зэрэг буулт хийж байгаагаас л бүх юм шалтгаалдаг. За, жишээлх юм бол тэр шаргал үстэй бүсгүүчүүд дуртай гэж хэллээ. Гэтэл чи бордуу царайтай хар нүдтэй хар өстэй ижлээ. Дараа өдөр нь түүнтэй уулзахдаа чи үүсэх өмсгөө цайруулчихсан. Ирэх юм бол үр дүнд нь юу болох вэ? Тэр чамайг өөрийнхөө байлгаж чадж байна гэж ойлгоно. Заримдаа эр хүн чиний хандлагыг мэдхийн тулд албаар уцтдаггүй, албаар месжчдэг байх нь. Эр хүн байглаасаа л альва зүйлийн хөрс суурийг бас өөрийн боломжийг шалгаж үзхийг хүсдэг.
Үүнийг бяцхан хөвгүүдээр ч мөн иргэжийн амьд дээр ч ажиглаж болно. Ирчүүд өөрийн байр суурийн баталгааг олж авахын тулд алгуурлах алхмыг харилцаандаа хийх дуртай байдаг. Хайрт минь би өөрийгөө хаана байгааг итгэл төгс мэдмээр байна гэж тэдний хэн ч хизээж хэлэхгүй. Харин түүний оронд ямар үйлдэлээр хариу барихыг чинь тэрээр хой талын судлаас ажиглаад байж ах болно. Чи сэтгэл хөдлөлөөр хандах юм бол өнөөх залуу өөрийгөө нөхцөл байдлыг гартаа хатгасан гэж ойлгоно. Хэрвээ чи маш ойрхон зайтаагаар сэтгэл хөдлөлөө гаргаад ах юм бол чиний төлөө тийм ч хүч гарах хэрэггүй юм байна гэсэн дүгнэлтэнд тухайн эр хүн маань хүрэх болно. За чиний зүгээс үзүүлэх хариу үйлдэлийг тэр урдчлан мэдээд байдаг бол түүний хувьд чи хүсэл зорилго нь хിവэрэ байсаар байна гэсэн үг. Мөн энэ түүнд хамгийн их хэрэгтэй байдаг эрх чөлөөг нь өгч байгаа хэрэг юм. Хэрвээ тэр чамтай урдынхаасаа арай уудч байж холбоо барьж байгаа бол түүнийг огтхон ч тоогоогүй мэт бай. Үүний ачаар залууч нь чамд өгүүлэгдэж байгаа гэдэгтээ итгэлтэй байхаа болж урдынхаасаа илүү хичээл чармаалт гаргах болно. Яагаад гэж чи түүний хувьд зүгээр нэг бүсгүй биш. Яагаад уцтаагүй юм бэ? Эсвэл яагаад ийм удаан таг болчихсон юм бэ? Энтэр гэж асуудаг штеп. Хэрвээ тэгэх юм бол залууч нь энэ бүсгүй зөвхөн намайг бодож энэ бүх цаг хугацаа өнгөрөөсөн юм байна гэж өөртөө итгэлтэй болох болно. Ер нь эхнээсээ л чамд бол би бүхнээ зориулна гэсэн байдалтай байх юм бол тэр чамаас зүхтаж эхэлнэ. Учир нь түүний хувьд өөрийн болгож чадахгүй байгаа зүйл л зориг байдаг. За эх хүн танилцсан бүсгүйгээ өөрийнхөө байлгахыг хүсдэг. Гэтэл нөгөөх нь өөрийнхөө нэр төртэй бардам зангаа хിവэр хадгалж байгаа цагт асуудал эсэргээрээ ирэх нь тэр. Байнгын харилцаанаас айдаг өнөөх залууч нь гинэд чиний жинхэнэ шүтэн бишрэгч болж хувирахыг чи харах болно. Муу эмэгтэй гэгдэж байгаа бүсгүй маань өөрт нь зориулан хоол биелдэж, аймсыг нь хураагаа толгоогоо алдтлаа дурлаасаа хэмээн тэрээр мөрөөдөж эхэлнэ. Харин чи анханасаа өөрийгөө ялагдсан хүний байранд тавьчихл юм бол түнд хичээгээд ах ямар ч шаардлага байхгүй. Эмэгтэй хүний гаргаж болох өөр нэг алдаа бол өөрийнхөө дутагдaltaа талыг ярих явдал байдаг. Гоо сайхны мэсэл хийлгэх гэж байгаагаа ч юм уу эсвэл өөрийнхөө илүүдэл жингийн талаар болзоон дээр хизээж битгий ярьж байгаараа бүсгүүчүүдээ хэрвээ тэр чамд магтаалын үг хэлсэн бол түүнийг хизээч бүн эсэргүүц. Зарим бүсгүүчүүд гэдэг штэ үгүй би тийм биш би юм байхгүй юу гэл зүгээр л чи түнд баярлаа гэж хэл. За нэг жишээг би та бүхэнд ярьж өгье л та. Найз бүсгүйхэн нараас маш олон залуу гүйдэг байсан тухайн нэг хүн чамд ярьж ирсэн үү? Түүнийг яг л үлгэрийн дагин мэтээр яриад байсан тэр эмэгтэйхээ зургийг нь хараад чи баг ухаан алдах төхнө. Чи түүнд хүүе эн чи одоо хэн бэ? Арай нөгөө хүүхэн чинь биш үсттэй. Үгүй байлгүй гэж хэлмээр санагдаж байгааз. Гэхдээ битгий тэгж хэлээр гэж байгаа. Яагаад гэвэл өнөөх залуу тэр амьдрал дээр илүү гоё харагддığım а гэх мэтэр нөгөө бүсгүйгээ хамгаалж эхэлнэ. Эсвэл тэр үед илүү хөрхөн байсан юм ч юм уу. Энэ үнэхээр муухай гарсан зураг нь байна гэх мэтчлээ. За эр хүн бүсгүйгээ азар олж авсан гэж бодож байгаа цагт бүсгүүн царай зүс түүний хувьд тэмч чухал биш байдаг. Учир нь сэтгэл зүйн маш энгийн механизмыг үйлчилж байгаа хэрэг юм. Тэгээд ч цаадхан лавтаа өөрийгөө үнэлж чаддаг манай нөгөө муу эмэгтэй маань байж таарна. Тиймээс бүсгүй бусдын нүдэнд яаж харагддаг нь залуугийн хувьд сонирн биш. Залуу түүнийг хайрласаар л байх болно. Яагаад гэвэл бүсгүй түнд ямар ч үед юунаас илүү таалагддаг учраас. За эрчүүд байглаасаа л эрсдэл дагуулдаг зүйлс дуурлаж хүчээ үзэх сонирхолтой байдгийг бүсгүүчүүд маань ойлгох хэрэгтэй. Тэд машинаар хурдтай давхижтэй спортоор хичээлж ан хийдэг. Тэд бас эвдэрсэн эд зүйлсийг засварлаж альва асуудлыг шийдвэрлэхдээ тунж дуртай байдаг. За муур гулган болж тоглох нь бүсгүүчүүдийг галзууруулдаг бол эрчүүдэд харин ч ихэр таалагддаг. Үүнийг л эрчүүд бүсгүүчүүдийн хооронд байх үүсийн ялгаагаар тайлбарлаж болох юм. Ихэнх эмэгтэй байнгын харилцаагаа эрхэмлэж тэрэн заримдаа тэдний амьдралын хамгийн гол зорилго нь болсон байдаг. Хэрвээ эмэгтэй өөрийнхөөрөө байж хэн нэгэнд амархан автахгүй байх юм бол эр хүн түүнийг өөрийн болох гэж улам их хичээх болдгоо. За тэр чамтай уулзах болон болзоогоо урдаас тохирч байх ёстой. Яагаад гэвэл чи болоод чиний цаг үн цэнтэй учраас. Хэрвээ чи өөрийгөө үнэлдэг бол чамайг өөрийн болохын тулд тэр ч бас хичээх болно. Тэр чам руу уцтаж хоёулаа хизээ уулзах вэ гэж асуухад чи хизээ уулзмаар байна. Миний хувьд хизээч байсан болно гэж чи хариулдаг байжээ. За тэгвэл залууга баасан гарагт уулзъя гэвэл чи тгийг нь. Ням гарагт ивэл чи бас тгийг нь гэсэн хариу өгдөг байсан. Тэгтэл чи одоо энэ байдлыг өөрчлөх цаг нь болсон. Хариу өгтөө маш ээлдгээр завтаа байх хоёр оройг хэлээд аль нэгийг нь сонгох боломжийг залуудаа үлдээ. Харин залууч нь хоёуланд нь чамтай уулзахыг хүсэх болов. Үүнтэй яг адил жишээ авч үзье.
Нэгэн эмч хувийн эмнэлэг нээж л дээ. Эмнэлгийн шинж тэрээр хүлээн авахын сувлагчдаа үзлэгийн цаг авах хүссэн хүмүүст бүх өдрийн бүх цагт боломжтой гэж бүх хэл. Харин та пүрэв гарагт орой 4 цагт эсвэл баасан гарагийн үдээс хойш 2 цагт ирж болно. Та аль өдөр нь ирмээр вэ гэх мэтээр асуугаарай гэж зөвлөсөн байна. За энэ тохиолдолд эмчийн зөв. Учир нь хэн ч гэсэн 24 цаг ажилладаг хүнсний дэлгүүр шиг хүссэн үедээ очиод үзүүлж болох эмчдэр очсноос олон хүн ирж эмчлүүлдэг эмнэлгийг л бараадахыг бодно штэ. Хоёрдугаар нөхцөл нь чамд өөр төлөвлөгөө байгаа бол түүнтэй битгий уулз гэж байгаа. Яагаад гэвэл чиний хувийн хамгийн чухал хэрэгцээ шаардлагаас тэр залуу дээгүр байж хязгаарч болохгүй. Түүнтэй хамт байх нь чамд тийм ч хэрвээ таалагдахгүй байгаа бол ямар нэг шалтгаан хэлээд болзоо айлуулах хурдан өндөрлө. Яагаад гэвэл тэр чамтай чиний сэтгэлд нийцэхээр харьцах ёстой. За нээлттэй хаалганы онол гэж нэг юм байгаа. За түүнийг би та бүхэнд ярьж өгье. Хайр сэтгэлийн тухай тэр цэцмод өөртөө амьдрал хариуцлага зэргийг яриад эхлэх юм бол ихэнх эрэгтэй хүмүүс айдас давтдаг гэж байгаа юм. Жишээлх юм бол нэг сайхан бүсгүүдэд танилцлаа гэж бодъё. Өнөөх бүсгүүн түүнтэй үүрд хамт байхаар шийдсэн болохыг мэдсэн эр хүн сандрахгүй байх нь юу л бол. Эсвэл хамтын амьдрал гэсэн үгийг чи түүнтэй байхдаа хэд удаа хэлчихсэн байхад л хангалттай. Залууч нь тусламж хүсгэд бэлэн болсон байна л гэсэн үг. Учир нь тэр чамайг түүнтэй насан туршдаа хамт байж хүүхэд гарахыг хүсэж байна гэж ойлгож байгаа юм. За тэгээд чи айлын жаахан хүүхдийг түүний дэргэд өхөөрдөж харагдсан л бол за бүр өнгөрлөө л гэсэн үг. Залуу чи одоо хар дарж зүүдлэх болно. Сэрэнгүүтээ жирэмслээс хамгаалах өөр аргыг сонгох хэрэгтэй юм байна гэж бодож байж мэдэн шүү. Зарим тохиолдолд би өөртөө сонголт хийх боломжтой баймаар байна. Гараа хүлүүлсэн мэт баймааргүй байна. Эсвэл бүр өөрийн толгойтой баймаар байна гэсэн үгсийг чи эр хүний амнаас сонсож магадгүй. Түүнд маш их эрх чөлөө байгаа мэт сэтгэлийг залуудад үргэлж төрүүлж бай гэж байгаа байхгүй. Ингэснээр тэр илүү тайван байж бие барихаа болно. Ирчүүд эрх чөлөөтэй сэтгэл амар байх тусам өөрийгөө хянахаа болдог. Чи баг зэрэг хүлээгт л хангалттай гэж байгаа. Нэг л мэтгэд түүний зүр сэтгэл эргэж буцалтгүйгээр чинийх болсон байна бүсгүй минь. За тэр чамд галзуурчлаад уралсан байхад чи хаашаа явж байгаа юм бэ? Чи юу хийх гэж байгаа юм бэ гэх мэт асуултыг залуугаас асуугаад байх нь бол илүүцэл болох үстэй. За тэгээ залуу чинь өөрөө чамд бүгдийг нэгт нэгэнгүү л ярьж эхэлнэ. Найзуудтай гадуур нарихаар гарлаач залуу чинь гэрлүүгээ чам руу ирэхээр яарна. За тэгэхээр чамд тэр хэрэгтэй болохоор л түүнтэй хамт байгаа юм биш. Чи түүнийг сонгосон учраас та хоёр хамт байгаа гэдгийг нь залуудаа заавал ойлгуулж авах хэрэгтэй. Тэгжиж л тэр чамайг жинхэнэ хамтарчаа гэж бодно.